гудамжны эрхэм сонсогчдоо бид дахин нэг бодит аимшигт гэмт хэргийн түүхийг сөхөх болно. Энэхүү түүх нь 2016 оны 1-р сарын 14-ний оройн 20 цагийн үед Ланкашир мужийн нам гүм тосгонд гарсан гэмт хэрэгтнүүд нь өөрсдийгөө аимшигын киноны гол дүр хэмээн итгэж хардал, дүмжлэх сэтгэл өшөө авалтаас үүдэн экс найз залуугийнхаа хамтран амьдрагч бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн маш эдрээтэй аллагын түүх байх болно. Тэгэхээр яг одоо гудамжны хаалгыг нээж энэ аимшигт хэргийн араас орж чухам юу болсон, хэрхэн мөрдөн байцаалт явагдсан, алуурчны хэрхэн илрүүлсэн тухай нарийн зүйлсийг олж мэдцгээе. Хэрв та бодит гэмт хэргийн түүхүүд сонсох дуртай бол суугт маань лайк болон subscribe дараарай. Мэдээж энэхүү видео нь 18-аас дээш насныханд зориулсан учраас насанд хүрээгүй болон эмзэг мэдрэмтгий хүмүүс сонсохгүй байхыг зөвлөе. Гэмт хэргийн гудамжинд тавтай морил. За эхлээд хохирогч болох эмэгтэй чухам хэн байсан талаар дурдъя. Түүнийг Сэйди Хартлей гэдэг 1955 онд Англид төрсөн. Хэрэг гардаг үе буюу 2016 онд тэрээр 61 настай байсан. Түүний эцэг эх бага насны талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд дэлгэгдээгүй байт юм лээ. Тэрээр 2 хүүхдийн ээж, амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй байсан. За Сэйдигийн гэр нь маш тоглог, 5 тухтай, хагас сая фунт стерлингийн үнэтэй байсан. Цаашдаа хохирогч эмэгтэйг Сэйди гээд дуудаа авчээ. За Сэйди Taylor Medical Communications хэмээх эрүүл мэндийн компани хамтран үүсгэн байгуулагч байсан бөгөөд түүний үүсгэн байгуулсан компани нь анагаахын эрдэм шинжилгээ, судалгааны хурал, төслүүдийг зохион байгуулж эрчим тэмчилгээ, халдвар төвчний шин нэмжлэгээний арга замд хувь нэмэр оруулдаг ийм байгууллага байсан. Түүний сайн найз Julie Taylor хэргийн дараа найзаагаа дурсахдаа Сэйди байнга л ажилтай байдаг байсан. Хүүхдүүдээ төрүүлснийхаа дараа хүртэл ажиллаа хийсээр байсан. Энэ бол түүний төрлөх зан, тууштай, шаргуу, амбицтай хүн байсан гэж хэлсэн байдаг. За 2016 он гэхэд түүний 2 хүүхэд болох Шарлот болон Харри нойрон том болж тусдаа гарцгаасан. Сэйди амиа алдгаас ердөө 1 хоногийн өмнө охин нь түүн рүү залгаж сүү тавьсан тухай баярт мэдээг ээждээ дуулгасан байдаг. Сэйди үүнд маш их баярлаж охиныхоо хурмын санааг аль хэдийн ярьж эхэлсэн байсан бөгөөд тэр мөчүүд тэрээр жинхэнэ аз жаргалтай байсан ч харамсалтай нь тэр хизээч үүнийг харж чадаагүй. За чухам юу болсон гэхээр Сэйди 2016 оны 1-р сарын 15-ны өглөө ажилдаа очоогүй бөгөөд энэ үед түүний хамтран ажилладаг найз нь болох Кэролайн Перес түүнтэй холбогдох гэж оролцсон ч холбоо тогтоож чадаагүй. Сэйди тун хариуцлагатай ийм зан гаргадаг хүн биш байсан учраас найз нь санаа зовж Сэйдигийн гэр рүү очихоор шийдсэн. Тэр үед Сэйди гэртээ ганцаараа байсан. Түүний найз залуу болох Ян ажлын томилолтоор явсан байсан. Найз нь гэрт нь очиод гадна хаалга нь хаалттай боловч түгжээгүй байсан. Кэролайн хаалгыг зөөлөндүүлэхэд онгойж тэр дотор ормогцоо шууд үүдний танхимд Сэйдиг цусан дунд нүрээрээ унсан байдалтай байхад нь олсон. Цусны аимшигтай үнээр эмх замраагүй байдал түүнийг цочролд оруулж тэр Британи дахь яралтай тусламжийн дугаар болох 999 рүү залгаж цагдаа дуудсан. Энэ хэрэг аллах гэдэг нь шууд ойлгомжтой байсан. Түүнийг маш харигсаар хөнөөсөн байсан. Нийтдээ 50 гаруй шарах, толгой, хүзүү, цээж, гар хүлдээр нээсэн бөгөөд зарим цохилт нь ясыгийн цолгоор хүчтэй байсан. Сэйди амьд үлдэх гэж алуурчинтай эцээ хүртэл тэмцсэн шархнууд нь түүний гарын алга дүрэн байсан. Цагдаа нар ирэхэд туршлагатай мөрдөгчд хүртэл цочирдсан бөгөөд энэ хэргийг чөтгөрийн уур хилэнгийн найр гэж нэрлсэн нь тэр үеийн сонин хэвлэлд гарсан хамгийн анхаарал татсан сэдэв болж байсан. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар хаалга нь гаднаас хүчээр нэвтэрсэн ямар нэгэн уул мөр байгаагүй учраас Сэйди өөрөө хаалгаа тайлсан эсвэл алуурчин хэрэгээ үлдчихээд хаалгыг түгжээгүй явсан гэсэн тамгууд гарч байсан. За мэдээж мөрдөн байцаагчид гэмт хэрэг үйлцэн этгээдийг олж тогтоохын тулд шуурхай ажиллаж эхэлсэн. Цагдаа нар түүний гэрээс нотлох эд мөрийн баримт хайх явцдаа нэгэн чухал баримтыг олж илрүүлсэн. Энэ нь ол нөгөө хүмүүс биеэ хамгаалах үүднээс жижиг гар цахилгаан борохоож гэх юм уу тийм юм бидээ авч явдаг штэ тэ. Тийм станганы жижиг төмөр өргөс Сэйдигийн хувцсан дээр налцсан байсан. Энэ бол Их Британд тун ховор хэрэглэгддэг зэвсэгт тооцогддгийм байна. Цагдаа нар гэрийг нь хамгаалтанд авч бүх зүйлсийг маш нарийн шалгаж эхэлсэн. Цагдаа нар хэн түүнийг ийм харгас гэрцгий байдлаар амийг нь хорох болвоо гэдэг асуулттай ажлаа үргэлжлүүлсээр байсан. За одоо энэ хэрэг яагаад гарах болсон бэ гэдгийг хэдүүлээ ойлгохын тулд эхлээд Сэйдигийн найз залуу болох Ян Жосын тухай ярих хэрэгтэй болно.
За түүний цаашдаа Ян гэд дуудаа явжээ. Ян хэрэг гардаг жил буюу 2016 онд 57 настай байсан. Сэйдигээс насаар дүү тэтгэвртэй гарсан гал суногч байсан. Ян Сэйдитэй уулзахаасаа өмнө өөрөөсөө нэлээд олон дүү Сара Уильямс гэх 35 настай залуу бүсгүйтэй 2012 онд Манчестерийн ойролцоо байрлах Chill Factor гэдэг дотоод цанын төвд цанын сургалтын дээр анх танилцж байсан. За анхнаасаа энэ харилцааг Сара өөрөө илүү идэвхтэй эхлүүлсэн гэж үздэг. Тэрээр Янд анхаарал халамж тавьж байнга холбогдож уулзахыг санал болгодог байсан. За эхэндээ Ян үүнд илдэг хандсан ч удалгүй тэдний хооронд дотн харилцаа үүссэн. Гэвч энэ холбоо бол удалгүй асуудалтай болж эхэлсэн. За яагаад гэвэл Сара маш хартай, өмчлөг хүсэлтэй хүн байсан. Үүнээс нь болж Ян нэг хэсэгтээ Сарагаас холдохыг оролдсон ч Сара дахин холбоо барьж бүр хаяа сүрдүүлэх шинжтэй мессеж хүртэл илгээдэг байснаас тэрээр энэ харилцааг орхиж чадахгүй. Дарамттай байдлаар бол Мерсер харилцаагаа үргэлжлүүлсээр 2014 оныг хүрсэн. За гэтэл энэ хооронд буюу 2013 онд Ян Сэйдитэй анх танилын хүрээний найзуудын уулзалтан дээр буюу ажил хэрэгч хүмүүсийн дунд зохион байгуулагдсан нийгмийн арга хэмжээндээр танилцсан. Сэйди бол тухайн үедээ мэдээж нэртэй эрүүл мэндийн компани хамтран үүсгэн байгуулагч маш амжилттай бизнес эрхлэгч эмэгтэй байсан бол Ян бол тухайн үед Ланкашир мужид гал сөнөгчөөр ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан нам гүн амьдрал эрх хэмэлдэг спортод дуртай жирийнлэг эрэгтэй байсан. За тэд анхны уулзалтаас хойш хэд хэд удаа холбогдож бие биедээ татагдан тэдний харилцаа эхэлсэн байдаг. Тэд бүр маш хурдан дотносон Сэйдигийн гэрт хамтран амьдрах болсон. За тэднийг тэр хавийнхан нь бол бүгдээрээ таньж мэддэг болоод маш их хүндэлдэг, мөн тэднийг сайхан хос гэж эргэн тойрных нь ярьдаг байсан байгаа. За Ян нэгэн орой Сэйдид би өмнө нэг хүнтэй үерхэж байсан. Түүний нэрийг бол Сара гэдэг. Тэр бүсгүй бит хоёрын харилцаа эхэндээ сайхан байсан. Гэхдээ дараа нь бол түүнийг маш хартай, хяналттай, бүхний мэдхийг хүсдэг болсон гэдгийг ойлгосон учраас салахыг хүсээд одоо ингээ харилцаагаа тасалсан. За бид салсан гэвч Сара над руу холбоо барих гэж хичээж мессеж бичсээр л байгаа. Харин би хариу өгдөггүй гэж тайлбарласан. Гэвч үнэндээ харилцаагаа бүрэн таслаагүй байснаас гадна заримдаа бол Сарагийн мессежинд хариу бичдэг, эсвэл өөрөө эхэлж мессеж бичдэг байсан байгаа. Зарим мессежнүүд нь бол сэтгэнсэн бүр заримд нь хайрах байсан бол заримд нь ууртай, за мөн харилцаагаа таслахыг хүссэн мессежнүүд ч бичдэг байсан гэдэг нь хожим бол мөрдөн байцаалтын явцад илэрсэн байдаг. За энэ хооронд бол Сара стил одоо Яны хойноос бол хөөцөл зүрээсэн, салсан гэдгийг бол хүлээн зөвшөөрөхийг бол хүсээгүй. За Сэйди энэ бүхнийг бол эхэндээ маш тайван хүлээж авч ирсэн. Удахгүй одоо Сарагийн Ян руу илгээх мессеж, сэтгэгнэл, дарамт маягийн зүйл бол маш олон давтагдаж тэрүүнд санаа зовж эхэлсэн байна. За Сара Яныг бол энэ хооронд мөшгсөөрөө байгаад 2014 онд Сэйдитэй хамт амьдарч байгааг нь бол олж мэдсэн. За тэгээ мэдснээсээ хойш бол Сарагийн хардталд маш аимшигтай байдалд хүрсэн. Тэр мэдсэн цагаас эхлэн бол Сэйдигийн сошиал хуудсыг дагаад зургуудыг нь харж сэтгэл үлдээгээд заримдаа бүр шууд бос айлгах маягийн пост хийдэг байсан байгаа. За бүр Сарагийн энэ үйлдэл нь хэрээсээ хэтрээд Сэйдигийн талаар илүү их мэдээллийг цуглуулад бүр түүний нэр, ажлын газар, гэрийн хаяг, сошиал хуудаснуудыг нь шалгаж бүр түүнийг мөрдөх болсон байгаа. Зарим их сурвалжийн хэлснээр Сэйдиг бол хэд хэдэн удаа ажлаасаа гарахт нь дагаж тэдний гэрийнх нь ойролцоо машиндаа суугаад ажигладаг байсан тухай дурдсан байсан. Мөн тэр Сэйдигийн зураг мэдээллийг олж авч найздаа үзүүлээд одоо энэ л надаас Яныг салгасан эмэгтэй гэж ярьдаг байсан байгаа. Түүний найз Кэтрин Перс жинүүд Сарагийн сэтгэл санаа тогтворгүй хорсон шинжтэй байгааг бол анзаарсан байдаг. Сэйди энэ бүхнийг анзаараад нэг удаа Янд хэлсэн байдаг. Тэр чамайг орхиогүй байна. Энэ бол бүр үнэхээр сонирн байна шүү гэж хэлсэн. Тэр үед Ян ихэндээ за зүгээр дээ удахгүй болно гэж бол түүнд хэлдэг байсан ч Сарагийн үйлдэл бол улам дамжирч тэдний хаана байгаа, за бүр Сэйдигийн юу өмсч гисэн байгаа, тэдний хамтдаа авахулсан зургууд гих мэт зүйлсийг мэддэг болсон. За ингэснээр бол Ян жоохон айж эхэлсэн. Харин Сэйди бол Сара Яныг бол мартаж чадахгүй байгаа юм байна. Тийм учраас бол Сара Яныг буцааж авахыг хүсээд надтай ингээд өрсөлдөөд ийм зүйлийг хийгээд байгаа юм байна гэж бодох болсон. Харин Ян болон Сэйди хоёрын хувьд бол Сарагийн үйлдэлийг бол тодорхой хэмжээнд бол яагаад байгааг нь бол мэдчихсэн. Тийм болохоор ч Сэйди нэгэн найздаа Сара биднийг ажиглаад байгаа юм шиг санагдаж байна гэж бол ярьсан. Гэвч тэд үүнийг ноцтой авч үзээгүй. Энгийн хөнгөн дарамт удахгүй болчихно гэж ботсон байгаа. За гэвч Сарагийн хувьд бол энэ бүхэн зүгээр ч нэг одоо атаархал эсвэл хөнгөн хардалт бол байгаагүй. Харин ч бүр өс хонзонгийн төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн байсан. За гэсэн ч
Сэйдэ энэ бүхэн сайнаар шийдэгдэнэ гэж Яанд итэр байсан ч энэ итгэл бол хожим хамгийн эмгэнэлтэй зүйл болж хувирсан. За одоо Сара гэж чухам хэн болох талаар та бүхэндээ маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгье. Үүнийхээ дараа бүгдээ хэргийн нарийн зүйлс рүү орцгох болно. За Сара Уильямс бол гаднаас нь харах юм бол маш гоё уран яриатай, соёлтой, сэтгэл татам ийм эмэгтэй байсан. Гэхдээ түүнийг сайн мэддэг хүмүүсийн хэлснээр тэр анхаарал, хайр, хяналт гэд бүгдийг хүсдэг. Өөрийг нь орхихыг төвчдөггүй хүн байсан. За ер нь бол нэг үгээр хэлэх юм бол өөрийгөө орчлонгийн төв гэж боддог. Би төвтэй бүх зүйлийг өөрийн хяналтандаа байлгахыг хүсдэг байсан гэж ойлгож болно. Түүнийг бүр хайрын сорон гэж хочилдог байсан. Өөрөөр хэлбэл Сара бол хүнийг өөртөө татах хүчтэй нэгэн байсан байгаа. За Сара бүр өсвөр наснаасаа эхлээд санхүүгийн хувьд түүнд ашигтай хүмүүстэй харилцаа тогтоодог байсан юм лээ. Бүр 17 настайдаа 60 настай баян бизнесмен Хардвик гэдэг хүнтэй нууц амргийн харилцаа тогтоож, за энэ харилцаанд бараг 20 жил үргэлжилсэн байна. Хардвик бол түүнд 7 хоног бүр 320 фунт мөн кредит карт, тансаг амралт, үнэгүй бэлэг өгдөг байсан. За үүнийг нь бол тэрхүү баян залуу эхнэр нь бол огт мэддгүй байсан байна. Сарын хувьд бол энэ нь мөнгө, анхаарал, эрх мэдэлд татагдсан харилцаа байсан бол Хардвикийн хувьд бол Сара зүгээр л залуухан сонирхол зугаа төдий байсан. За тэрээр энэ нууц амрагийнхаа амьдралаар урт хугацаанд амьдрахдаа өөртөө итгэлтэй баян хүмүүсийн хүрээнд амьдрахыг хэвийн л зүйл гэж боддог босноос гадна нас чацуу энгийн амьдралтай ирчүүд түнд сонирхолгүй санагддаг байсан. За гэвч ингэж явсаар сүүлдээ Сара өөрийгөө за ер нь л жинхэнэ хайр хүсэж байна гэж бодоод энгийн амьдралтай залуутай уулзахыг хүсэж за тэр нь бол Яан болж таарсан. За Яан бол баян биш, жирийн л спортод дуртай, сайхан сэтгэлтэй, ухаалаг, зөөлөн хүн байсан нь бол Сарагийн хувьд шин төрлийн хүн байсан бөгөөд түүнд энэ нь жинхэнэ хайр гэсэн мэдрэмж төрүүлсэн. За Яан 2014 оны 10 дугаар сард бол Саратай харилцаагаа бүрэн дуусгасан гэж бол өөрөө үздэг. Гэвч Сара үнийг жинхэнэ салалт гэж хүлээж авахыг хүсээгүй. Тэр Яаныг өөрийн найз залуу хിവэрэ гэж боддог байсан бөгөөд хэрвээ тэр надаас салах юм бол би амиа хорлоно гэж боддог байсан маа. За энэ нь бол сэтгцийн хувьд obsessive love disorder-ийн шинжтэй гэж хожим сэтгэл зүйчид тайлбарласан байдаг. За obsessive love disorder гэдэг нь бол ер нь хайранд хит донтож тухайн хүнийг эзэмших гэж оролддог сэтгэл зүйн эмгэг бөгөөд за энгийнээр хэлэх юм бол энэ нь бол ерөөсөө ч жинхэнэ хайр биш, өөрийн болгох хүсэл, хянах оролдлого, хаягдхаас айсан айцаас үүдэлтэй ийм зүйлийг хэлдэг юм байна. За ийм хүмүүс бол хайртай хүнээ байнга бодож, хаана явна, хинтээ байна гэж мөрдөөж, холбоо тасрахт нь уурлаж, дарамталж эхэлдэг. Тэр хүнгүү бол би оршин тогтнож чадахгүй гэж итгэдэг байгаа. За Сарагийн хувьд бол яг л ийм байсан. Сара Яан руу өдөр болгон мессеж өчтдөг. За мессежнүүд нь бол ихэвчлэн чи намайг ингэж орхих ёсгүй байсан. Би чамайг хизээж орхихгүй. Надтай нэг удаа ирээд уулз. Би дахиж юу ч хардахгүй. Би чамайг хаана байгааг чи мэднэ. Бид дахин уулзах болно гэх мэтээр өдөрт доор хаяж 10-аас 30 мессеж илгээгээд за зарим өдрүүдэд утас руу 20 гаруй удаа залгадаг байсан гэж мөрдөн байцаалтад дуртагддаг. За Сара Яаныг ажил, гэр, спорт клуб, найзуудтайгаа уулздаг газруудад нь бүр сүүдэр шиг дагдаг байсан. Бүр арай л одоо хийх ажилгүй юм шиг амар дагаж мөрддөг. Нөгөө сток хийн гэж ярьдаг шиг. Угаасаа яг ийм цоо ирүүл хүний бол хийх үйлдэлүүд биш байсан. За бүр Яаны машины дугаарыг нь мэдэж аваад хаана зогсож байгааг нь хяндаг. Түүний цанын клуб болон фитнесийн байранд бүр санаатаагаар яг тохиолдлоор юм шиг очдог. Түүний найзууд руу бас хуурамч хаягаар мессеж, чат бичиж Яаны талаар мэдээлэл авахыг оролддог байсан гэх мэт за бүр эмэгтэй хүн байтугай эрэгтэй хүн айхаар үйлдэлүүдийг хийдэг байсан байгаа. За хамгийн ноцтой нэг удаа 2015 оны орчимд Яан гэртээ байхгүй байхад Сара түүний гэрт хууль бусаар орсон. За 2015 онд бол Сэйди Яан хоёрын харилцаа жаахан хүндэр ч гэсэн тусдаа байсан үе юм байна. Тэр үед Сара Яангийн гэрийн тохиоллыг одоо идэвхгүй болгох гэж оролцсон боловч буруу товч таарснаас болоод тохиолол ажиллаж цагдаа нар гэрт нэрж шалгасан байдаг. За тэр үед Сара тэр намайг уучлсан гэж бодсон гэж тайлбар өгөөд сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас ийм зүйл хийсэн гэж үзээд ял шийтгэл бол оногдуулаагүй харин анхааруулга өгсөн байдаг. За Яан маш их дарамт мэдэрч найз нөхөд гэр бүлийнхэндээ Сара намайг орхихгүй
болохгүй байна гэж ярьжсэн. Цагдаад бол бүр хит хит удаа хандсан ч Сарагийн гаргасан үйлдэлүүд нь эрүүгийн хэрэг болгон бүртгэхэд бол маш хэцүү байсан байгаа. За гэвч Ян нэг том алдаа гаргасан нь бол тэр Сарагийн мессежнүүдэд хариу бичдэг байсан даа юм. За бичдэг мессежнүүд нь заримдаа Сараг тайвшруулах гэж, заримдаа бас уурлаад буцаагаад хариу бичдэг байсан. Харин зарим нь дээр хэлсэнчлэн сэдгэнсэн темфлорч шинжтэй хайрын мессежнүүд хүртэл байсан байгаа. За энэ нь бол Сарад тэр надад анхаарал хандуулж байна, намайг мартаагүй юм байна гэсэн юм буруу ойлголтыг төрүүлээд улам салахгүй зуралтагт нь нөлөөсөн байгаа. Тэгэхээр юу гэж бодож болох вэ гэхээр Сара Яны араас хөөцөлдөх үед Ян тэр чигтээ бүр ор мөргөө харилцаа холбоогоо тасалж чадахгүй эргээгээд Сарад итгэл төрүүлсний улмаас за дунд нь Сейди бол бидэнд саад болоод байна гэж ийм аимшигт бодлоо эхлүүлсэн байдаг байгаа. За одоо тэгэхээр хэргийн заглаа бараг л ойлгомжтой болсон гэж найдаж байна. Сара бол бусдыг өмчлөх гэсэн сэтгэлээсээ болж Яныг тавьж явуулахыг бол хүсээгүй те зөвхөн өөртөө л байх ёстой гэж бодсон учраас нөгөө аимшигт төлөвлөгөөгөө боловсруулсан байх нэ. За одоо хэдүүлээ гол хэсэг болох аимшигт хэргийн төлөвлөгөө болон тэр өдөр яг юу болсон, шүүх хурлын процесс мөн ялын эцсийн тогтоолын талаар ярилцъя. За Сарагийн удаан хугацаанд буцалж авсан одоо энэ их өшөөрхөл, хатаархал, уур хилэн бол аллагын сэтэл болон хувирч 2014 оны 100 энэ бүх санаагаа найз Катрина Волшид ярьсан байдаг. За Катрина нь бол түүнээс бараг 20 гаруй насаар ивч 56 настай сэтгэл хөдлөл нь бол маш тогтворгүй, амархан уурладаг, эсвэл тэрхий сэтгэл хөдлөлтэй болдог, өөрийгөө онцгой мэдрэмжтэй гэж ярьдаг, за бүр дотоод дуу хоолойндоо итгэдэг, заримдаа бодит байдал бус зүүн совиндаа автаж шийдвэр гаргадаг, төсөөлөл уран бодолтой итгэж амьдардаг ийм хүн байсан. За товчхондоо гэх юм бол бодиттой сэтгэх чадвар нь алдагдчихсан, уран сэтгэмжиндээ хит автсан, өөрийн хийсвэр үнэнд итгэдэг ийм эмэгтэй байсан байна. За ядчил бас яг өөрөөс нь нэг дээртгэргүй нөгөө дугуугаа олж нийлнэ гэдэг шиг ийм найздаа тэр бүх аимшигт бодлоо ярьсан байгаа. За тэд бол анх морь унах клубт танилцсан бөгөөд тэр хоёрын харилцаа маш богино хугацаанд гүнзгийрч бүх зүйлээ бие биедээ хуваалцдаг дотн ийм найзууд болсон. Гэвч энэ хоёрын нөхөрлөл сайн тал руугаа биш харин буруу тал руугаа явж исэн. Сарагийн аимшигтай бодолд Катрина үнэн ч нөхөрлөлийн үүднээс үү, догтлсон хийсвэр сэтгэхүйгээсээ юу, за эсвэл бүр ёс суртахууны дороотлоосоо юу ямар тач түнд туслахаар шийдсэн байгаа. За тэд хамтдаа дар сууж суухдаа Сейдийг хэрхэн хашраах тухай тоглоомоор ярьж эхэлсэн ч гэсэн удалгүй энэ нь бодит төлөвлөгөө болж хувирсан. Сарагийн хийснээр тэр төгс аллах хийхийг хүссэн байгаа. За өөрөөр хэлбэл хинч сэжиглэхгүйгээр ямар ч уул мөр үлдээхгүйгээр Сейдийг хөнөөхийг хүссэн гэж ойлгож байна. За Катрин үүнд бүрэн оролцоод бүр төлөвлөгөө гаргах, ажиглалт хийх, нууц тэмдэглэл хөтлөх үүргийг өөр дээр авсан. Хэдийгээр Сара ямар ч сэжиглэх зүйлгүй, нотлох баримтгүйгээр энэ бүхнийг хийхийг хүсч байсан ч заазаарч гэх юм уу Катрин бүх зүйлээ нарийн бичдэг зуршилтай байсан. Тэр өөрийгөө зохиолж, философч мэтээр төсөөлж, Сарагийн санаануудыг өдрийн тэмдэглэлдээ маш дэлгэрэнгүй бичиж үлдээсэн. Жишээлх юм бол нэгэн хуудсан дээр тэр бид Яны амьдралын нөгөө талын төлөө төгс салахын тухай хязгааргүй төлөвлөгөөнүүдэд автав. Гэхдээ энэ эхэлсэн зүйл өршөөлгүй гих мэд одоо эдгээр бичвэр хожим цагдаа нарын гар дээр очиход бүхнийг элчилсэн нотлохоо болж хувирсан. За тэд бүтэн нэг жил гаруй турш Сейдийг хэрхэн алж болох талаар янз бүрийн хувилбар бодож эхэлсэн. Тэгээд түүний ажил, гэр, зуршлыг ажиглаж байснаас гадна Сара Катринаар автомашинд сурлуулдаг жижиг GPS төхөөрөмж авч түүнийг Яны машиндор нуусан. Яны машин суулгасан шалтгаан нь Сейди Ян хоёр ихэнхдээ хамтдаа явдаг учраас Сейди Ян хоёрын хаана явж байсныг гэлтгэх хамгийн найдвартай мэдээллийн их сурвалж болж өгсөн. За тиймээс GPS-ийн тэмдэглэл нь Сейдийг ганцаараа байгаа эсэх, Ян хаана явж байгааг, тэдний гэртээ байхгүй үед зэргийг тогтоох зорилготой байснаас гадна ялангуяа Сейди хаана хизээ ганцаараа байж болохыг мэдхэд ашигласан байсан. Мөн тэд GPS-ээр байршлын давтамж, өдөр тутмын хувиар, ажил руугаа явах эрх цаг зэргийг тэмдэглэж, тухайн хүний өдөр тутмын зуршлыг тэмдэглэж байсан байгаа. За ингэснээр ямар өдөр, ямар цагт Сейди ганцаараа байж болзошгүй вэ гэдгийг тооцоолсон. Тэд бүр тусгай цахилгаан бороохоо хүртэл худалдаж авч туршсан.
За Англид бол цахилгаан бороохоо хууль бус учраас тэд Европ руу очиж Германаас бүр 500 мянган вольтын цахилгаан бороохоо авчирсан. Амар өндөр вольттайгаас Сара бол энэ алгыг төгс болгоно л гэж бол итгэжсэн. Харин Катрина Герман руу явсандаа маш сэтгэл хангалуун байсан. Энийгээ бүр тэмдэглэлдээ бичсэн байсан ба уулзалт бүрийн цаг, хэрэглэх хэрэгсэл төлөвлөсөн алхам бүрийг бүгдийг тэмдэглэж үлдээсэн байсан. Тэд Сэдийг устгах хэд хэдэн хувилбар боловсруулсан. Тухайлх юм бол хор хэрэглэх, осол мэт дүр үзүүлэх, бүр хөлсний хүнээр гүйцэтгүүлэх тухай хүртэл ярилцсан нь дараа нь мөрдөө шалгалтаар илэрсэн байдаг. Үүнд нь жүжиглэх, бүр хөлсний алуурчин хөслөх төлөвлөгөө хүртэл багтсан байсан. За 2015 оны дунд үед Сара Катрина хоёрын төлөвлөгөө улам гүнзгийрч Сара Катринагийн хуучин нөхөр Кевин руу яриад Сэдийг алах ажлыг мөнгөөр хийх үү гэж бол асуусан. Гэхдээ Кевин тэдний энэ солиоролт нь оролцоос татгалзсан төдийгүй Катринад анхаарал өгөөд Сарагаас хол агаарай гэж зөвлөсөн байна. За гэвч харамсалтай нь Катрина энэ зөвлөгөөг дагаагүй, харин ч бүр тэр оройн тэр хоёр архиугаад тэмдэглэлдээ бүр ингэж ütсэн байна. Кевин алуурчин болох санаанд дургүйцлээ илэрхийллээ. Төлөвлөгөө нурлаа. Одоо Б хувилбар хэрэгтэй. Би тэр аимшигтай эмэгтэйг алах төлөвлөгөөнд оролцох гэж байгаа гэж бодоход сэтгэл хөдлөөд тайвширхын тулд софтверын комфортуулаа гэж бичсэн нь түүний бүр ямар гаж хүн болохыг тод харуулжсэн. За Кевин туслахаас татгалзсны дараа Сара Катрина хоёр өөрсдөө бүгдийг бол хийхэр шийдсэн. Тэд бол өөрснийхөө хувьд бол маш нарийн төлөвлөгөө боловсруулж аллагадаа хэрэглэх хувцас, зэвсэг, за мөн хэрхэн явах вэ гэдэг замын маршрут, ажиглалт гээд бүгдийг бэлтгэж эхэлсэн байгаа. За нөгөө галзуу Сара ч энэ хоёрын алхам бүрийг мэдж байгаа штэ тий. Бүр нэг өдөр заяа Сэди Ян хоёрын оролцсон Chill Factory гэх клубийн 100 сарын үдшилэг дээр Сара бүр тэр хоёроос нууцаар очоод тэр хоёрын хамт ахуулсан зургийнхын ард нь хүртэл зогсоод зурганд нь орчихсон байсан. Бүр тэгтлээ амар мөрдөжсэн гэсэн үг байгаа. Тэд Сэдийг бол дурангаар тагнажсэн. За мөн хоорондоо нууцаар харилцах, утас аваад, бүр зүсээ хувиргах, хувцас авч өмсөх, зэргээр бол аргаа улам бүр нарийн боловсруулж байснаас гадна мөн хяналтын камерт баригдахаас сэргийлээд Ким дүнтэй Renault Clio гэх юм уу, Slow гэх юм уу тийм машин худалдаж авсан. За бас болоогүй уул мөрөө нуухын тулд 2 номер том эрэгтэй хүний ажлын гутлыг авсан байгаа. За бүр үнэхээр алах гад болж чичрээд байгааз бүтэн 1 жилийн бодлыг тээж авсан гэхээр бол ягаад ч бас эрүүл хүн биш. За тэгээд 2016 оны 1-р сар гэхэд тэдний алахын төлөвлөгөө зэвсэг гээд бол бүгдээрээ бэлэн болсон байгаа. За одоо зөвхөн нэг л зүйл үлдсэн. Энэ бол тохиромжтой цаг. За тэр боломж 2016 оны 1-р сарын дунд үеэр буюу хэрэг гардаг 14-ний өдөр байгаа. За учир нь энэ үед Ян гадаад руу буюу Швейцар руу томилтоор явах байсан байгаа. За тэгсэн чинь нөгөө хоёр алуурчин чинь 1-р сарын 7-нд буюу алхахынхаа бүр өмнөх 7 хоногт нь туршилт хийгээд Катрина Сэдигийн гэрээ үүдэнд нэрээд хонхыг нь дуургаад цэцэг өгөөд зугцсан байгаа. За бүр айхтар санаатай үзсэн байгааз бэлдэж энтер. Сэди бүр хачин сандраад хэн болохыг ойлгоогүй ч ерөөсөө ч аюултай зүйл гэж бол бодоогүй харамсалтай нь. За гэхдээ энэ явдлаар Сара Катрина хоёр түүнийг хаалгаа нээж өгнө гэдгийг бол баталгаажуулсан байна. За ингээд 2016 оны 1-р сарын 14-нд хүүтэн өвлийн тэр орой төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр оройны 7 цагийн үед тэд хаяггүй машинаар ирээд гэрийнх нь гадаа зогссон байна. За Сара гартаа 8 инчийн галт тогооны хутаг цахилгаан бороохоо барьсан байсан. Харин Катрина машиндаа хүлээгээд ойр хавийг ажиглахаар үлдсэн байна. За 8 цагийн үед хаалганы хонх дугуурч Сэди хаалгаа онгойлгосон даруйд Сара бол түүн рүү дайрч цахилгаан бороохоогоор түүний толгоороо тулгаж асааснаар 500 мянган вольт цохиж Сэди шууд газар тунсан байна. За тэр амьд байсан ч хөдөлж чадахгүй болсноор Сара авчирсан хутгаа гарган түүнийг өмнө хэлсэнчлэн бүр 50 гаруй удаа зэрлэгээр хутгалсан. За энэ үед Сэдигийн гарын шугаар хамгаалах гэж оролцсон маш олон гэмтлийн уул мөртөө байснаас нь бол харах юм бол эцсийн мөч хүртлээ тэмцсэн байна. За Сара аллаа үйлдснийхээ дараа хаалгаа хааж цуснд будагдсан Сэдиг орхин маш тайвнаар гарч ирсэн байгаа. Харин Катрина машинаа ойртуулж түүнийг суулгаад явсан. Ингээд тэд аллаа үйлдсэн оройноо бүр зүгээрч байчаагүй Сарагийн гэрт нь очиж хувцас солиод кино үзсэн байна. За бүр тэр кино нь бол Мама Мия.
Тэдний энэ аимшигтай харгас үйлдэл тэр дундаа ганц эр хүнээс болж бүр адилхан эмэгтэй хүнээ маш зэрлэр хүнөөчгөөд бүр сэтгэл тавин кино үзсэн гэхээр бол үнэнхээр ойлгоход бол хэцүү байна. За тэгээд эхэнд хэлсэнчлэн маргааш нь Сэдигийн найз түүний цогцыг олсон ба цагдаа нар мөрдлөгөө эхлүүлсэн. За тэд бол хулгай санамсаргүй халдлагыг шинжгүй байсан учраас энэ хэрэг хувийн өвс хонцонтой холбоотой гэж дүгнсэн байгаа. Ян анх сэжиглэгдсэн ч одоо тэр үед гадаадд байсан гэдг нь батлагдсан. Харин Ян бол цагдаа нарт өмнө нь одоо Саратай үерхдэг байсан тухайга түүнийг хэрхэн маш солиотой үйлдэлүүд хийж эхэлснийг хэлсэн. Ингээд мөрдөгчд Сараг сэжигтнэр үзэж түүний найз Катринаач бас энэ хэрэгт холбоотой гэлрүүлсэн байна. За хяналтын камерын бичлэг дээр тэдний худалдан авсан Renault Clio машин Сарагийн өөрийнх нь хар Volvo-гоор хохирогчийн одоо гудамжны орчим сэжигтээ давхиж байгааг бүрний бичлэг дээр тэр Яны машин дороос GPS төхөөрөмжөө авч байгаа нь л тод харагдсан. За мөн Сэдигийн үүдэнд өгсөн цэцгийг Tesco дэлгүүрээс хамтдаа авч буй дүрсэн ч гэсэн олцсон. Ингээд баримт бүр нэгдэж тэднийг буруутай гэдгийг гэрчилж эхэлсэн байгаа. За тэд өөрсдийгөө төгс төлөвлөсөн гэж бодож байсан ч харин ч эсэргээрээ маш их баримт уул мөрнүүдийг үлдээсэн байсан. Ингээд тун удалгүй 1-р сарын 20-нд цагдаа нар Сараг өөрийнхөө ээжийн гэрт байхад нь буюу Честер хотын Блакон дүүрэгт байрлах байшинд нь дайралт гэж баривчилсан бөгөөд гэрээс нь цахилгаан зэвсэг буюу станган, нүүр халахлах маск, 8 инчийн хутга, цахилгаан борохой, цусны мөртөө гутал, CCTV-гийн бичлэгтэй холбоотой нотлохоо гээд бүх нотлох баримтуудыг олсон байгаа. За энэ үйл явц нь бол тухайн үед бүр зурагтаар гарч ирсэн юм лээ. Харин Катринаг бол түүний амьдардаг морины хашаатай байшин буюу Glatched Hall Farm Честер хотын ойролцоох газраас баривчилсан. Энэ нь бол маш том хашаа морь унах талбайтай ийм газар байсан байгаа. Цагдаа нар тэндээс аллагын төлөвлөгөөтэй холбоотой өдрийн тэмдэглэлийг олсон. Энэ хэргийг ил олгосон гол нотлох баримтуудын нэг гэж ойлгож байна. За ингэснээр тэдний гин буруутай гэдэг нь бол бүрэн нотлогдсон. Хамгийн сонирхолтой хэсэг нь гэх юм бол нөгөө сүрхий хамтраад хүн алаад байсан найзууд маань гимт хэргийн төгс төлөвлөгөө зохиосон гэж өөрсдийгөө бодож исэн ч гэсэн яг баригдаад ирэхээрээ бие биенийхээ эсрэг мэдүүлгүүд өгч эхэлсэн байгаа. За тэгээд тэдний хийсэн шалтгаан тайлбар нь бол бүр үнэхээр инээдтэй байсан. Эхлээд бол Сара гимт хэрэг гардаг шөнө би гэртээ байсан. Миний бие өвдсөн байсан. Тэр үед Катрина миний зөвшөөрлөхгүйгээр ганцаараа яваад хэрэг үйлдсэн. Тэр нь бол зүгээр л надад сэтгэл төрүүлэх гэж тэгсэн бахаа гэж мэдгдсэн байгаа. За харин Катринагийн тайлбар нь бол бүр ч хачирхалтай байсан. Энэ бүхэн телевизийн хаагдсан нэртэй шоу шиг хүмүүс баригдахгүйгээр цутаах тоглоом гэж ботсон гэж хэлсэн байгаа. Мөн тэр Сара намайг дараа нь сам хорхоогоор хөнөөч яана гэж айсан гэж хэлсэн. За учир нь гэх юм бол тэр сам хорхоод харшилтай байсан ч энэ тайлбар нь цагдаа нарт бүрч сонин санагдаж байсан. За цагдаа нар бол мэдээж тэнэг биш шүү дээ. Тэр хоёрын ийм тэнэг утгагүй тайлбарт бол мэдээж хинчдгээгүй. Цагдаа нарт тэдний гэмт хэрэгтэй гих зөндөө баримтууд бас ажиглалтын камерын бичлэгүүд, шинжилгээний нотлогоо, утасны мэдээлэл, өдрийн тэмдэглэл гээд маш олон баримт нотлогоонууд байсан байгаа. За ингээд ойлгомжтойгоор хэлэхэд тэдний тоглоом дууссан. За 2016 оны 100 Сара Катрина хоёрыг алгын хэрэгээр аль биесээр буруутгаж төгс хэрэг хэмээн нэрлэж байсан төлөвлөгөөнд оронгороо нурсан байгаа. За энэ хэргийн шүүх хурлал 7 хоног үргэлжилж шүүгчид бүх нотлохоог нүдээр үзгээд бүгд зочирсон гэдэг. За тэнд ажиглалтын бичлэг, цэцгийн туршилтын захиалга, зэвсэг, өдрийн тэмдэглэл бүр Цанын клубын 100 сарын баярын зургийг хүртэл үзүүлсэн байгаа. За хохирогчийн найз залуу Ян шүүхтээр гарч ирэхдээ ихээхэн туйлдсан, зочирсан харагдажсэн. Тэдний хоорондоо илгээж байсан ичгүүтэр зурвсуудыг хүртэл одоо шүүхийн танхимд л чангаар уншсан байгаа. За энэ нь бол түүнд үнэхээр ичгүүтэр байсан. Нэг хэсэгтээ бүр тэрээр нулимс унгаад энэ бүхнийг ийм аимшигтай зүйлд хүргэнэ гэж хизээж бодоогүй. Миний хийсэн мунхаг үйлдэл Сэдигийн айманд хүрсэнд бол үнэхээр гимшиж байна гэж хэлсэн байгаа. За тэр бол Сарагаас зайлсхийж холбоо таслах гэж оролцсон гэдгийг хэлсэн. Гэхдээ өмгөөллийн тал Ян Сараг өөрт нь хайртай гэж түлж уруу татсан гэж өмгөөлсөн байгаа. Сара өөрөө би Сэдиг алаагүй бүхнийг Катрина ганцаараа хийсэн гэж бол мэдүүлсэн ч прокурорууд энэ мэдүүлгийг амархан няцаасан. Хэрвээ үнэхээр л одоо тийм байсан бол яагаад тэр Сэдиг өдөр болгон мөрдөөж туршилтын цэцэг авч бүр Герман хүртэл явж цахилгаан бороохоо худалдаж авсан байх юм бэ? Катринагийн өмгөөлөгчд бол түүнийг зүгээр л өвөрмөц сэтгэлтэй мөрөөдөмтгий хөгшин эмэгтэй Сарагийн нөлөөнд орсон хохирогч гэж бол өмгөөлсөн байгаа. Гэвч түүний өдрийн тэмдэглэлд бичсэн тэмдэглэл нь бол эдгээрийг бүрэн үгүйсгэж байсан.
За эцэст нь 7 хоногийн шүүх хуралд 7 цагийн дараа шүүгчид шийдвэрээ ол бүрэн гаргасан. 2016 оны 8 дугаар сард Сара Уильямс, Катрина Walsh нар хоёулаа алуурчин хэмээн бол буруутгагдаад Сара 30 жилийн давж заалтах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял, Катрина 25 жилийн турш давж заалтах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял авсан. Хэвлэл мэдээлэлд Сараг амьд бааны бойлер буюу тасралтгүй хөөцөлддөг солиотой эмэгтэй гэж нэрлсэн нь Катрина өөрийн өдрийн тэмдэглэлдээ Сараг бол яг ингэж нэрлэж байсантай холбоотой юм байна лээ. За Сэдигийн хүү шүүхтэр ээжийг минь ямар ч буруугүй байхад амьдралаас авч одлоо. Тэр биднийг гэр бүлд нөхөж баршгүй хоосон орон зай үлдээсэн гэж хэлсэн. Харин Ян өөрийгөө бүх зүйл буруутай хэмээн хүлээн зөвшөөрч Сэдигийн гэр бүлээс уучлалт гуйсан байгаа. Ян бол яагаад хариу буцааж битсэн юм болоо гэж бол өдөр бүр боддог гэж ярьсан байсан. Мэдээж бол маш их харамссан баг. Хэргийг гарснаас хойш Сэдигийн гэр бүл Яныг Сэдигийн байшингаас нөхийг хүссэн. Учир нь Ян Сэди хоёр хаяа тусдаа хаяа Сэдигийн гэрт бол амьдардаг байсан юм лээ. За Сэдигийн гэрээслэлд ч гэсэн Яны нэр нь байгаагүй. За энэ нь ч гэсэн бол эцээц доош шудраг зүйл байсан. За Сэдигийн аллах Британий хамгийн сэтгэл сэртгэлэм хэрэгүүдийн нэгт тооцогдсон юм байна. За энэ хүрээд миний энэ хэргийн талаар олж цуглуулсан бүх мэдээллүүд дуусч байна. Надад бас нэлээд ойлгомжгүй эргэлзээтэй зүйлс их гарсан ч гэсэн ямар тааж энэ хэргийг чадгаараа ойлгомжтой байдлаар хүрэхтэй хичээлээ. За нэлээд ээдрээтэй хайрын гурвалжин басан хэрэг байлаа. За энэ бүхний хамгийн том золиос нь мэдээж ямар ч гэмгүй Сэдиг гэх эмэгтэй байсан. Энэ хэрэг бол нэг эрийг өмчлөх гэсэн сэтгцийн өвчтэй, улайрал, атаархал, солиорлоос үүдсэн аимшигтай хэрэг байсан. За энэхүү хэрэг нь бол нэг эмэгтэй бус бүхэл бүтэн тосхны амар амгаланг нурааж ар герт нь бол үүрж шарах үлдээсэн. За Сэди бол хайртай хүнээ хайрлсан жирийн л нэг эмэгтэй. Тэр бол ээжийн үргээ биелүүлж ажил мэргэжилтэй амжилттай сайхан сэтгэлтэй ийм хүн байсан байгаа. За хүн бол хизээж хүнд итгэж хинтээ учрахыг урьдчилан таамаглах аргагүй нь бол харамсалтай. За эцэст нь хэлэхэд red flag гэж ярьдаг штэ тий. Эрэгтэй ч хүн бай, эмэгтэй ч хүн бай. Хос чинь маш хартай, өмчлөг сэтгэлтэй, хажуунаас чинь бүр алхамж холдохгүй бүх цаг үед чамайг хаана юу хийж гин, хинтээ явж гин гэдэг талаар асууж шалгаадаг, чамаас бүх зүйл нь хамааралтай бол тэр чамд хайртай гэсэн үг бол биш шүү. За харин ч зэрэгээрээ тийм хүнээс ол болгоомжилж бүр дортгоосоо өмнө ийм харилцааг дуусгаж агаарай. За эрүүл харилцаа гэдэг бол өдөр шөнөгүй тэр хүн чамтай хамт байхыг хэлэхгүй, харин чамд итгэдэг, чиний хүслийг ойлгодог, чамгүй байхдаа ч гэсэн өөрийгөө хөгжүүлж, ажил амьдралаа ялгаж салгадаг, чамд өөрийн гэсэн орон зай өгдөг хүнийг бол хэлдэг юм аа. Тиймээс чамд хайртайтай л гэдэг үгэнд хууртаж өөрийгөө аюулд оруулж байх вэ гэдгээс та нар минь сэрэмжлээрэй. За ингээд дуустал нь хамт байсан Юнагийн сонсогч танд баярлалаа. Гэхдээ энэ гудамжны аимшигт түүх дуусголоогүй. Тэгэхээр та дахин шинэ бичлэг үзхийг хүсвэл гудамжны хаалгаа битгий хаагаарай. Хүн бүрийн амьдралд аз жаргал амар амгалан ирэх болтугай. Хэрвээ та гудамжны дараагийн нууцыг мэдхийг хүсэж байвал яг одоо лайк дарж, subscribe хийж миний Instagram хаягийг дагахаа битгий мартаарай.